Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн бүгд найрамдах Итали улсад хийсэн төрийн айлчлал. Европ ТV-ийн хамгийн арвин түүхтэй Ромын эзэнт гүрнээс улбаатай бүгд найрамдах Итали улстай уламжлалт найрсаг харилцааны төвшинг ахиулж чанарын шин шатан гаргах худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, агаарын тээвэр зэрэг салбаруудын харилцаа холбоо түншлийг бэхжүүлэх үүднээс 14 жилийн дараа Монгол улсын ерөнхийлөгч айлчлал хийсэн юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүн нарын төвшөнд болж буй энэ айлчлалаар харилцааны төвшинг хоёр шатаар ахиулж стратегийн түншлэлд хүргэж хамтарсан тунгаглал гаргалаа. Ингэснээр хоёр улс бүх салбарт харилцаагаа өргөжүүлэн тэлэх боломжийг бүрдүүллээ. Манай хоёр улс бол эртний эзэнт гүрний үеэс эхэлсэн ийм түүхэн сайхан уламжлалт харилцаатай юм ард түмэн байгаамаа. Хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтын үеэр манай хоёр орны харилцааны төвшинг шат ахиулж стратегийн түншлэлтэй боллоо. Тэгээ энэ бол манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа цаашид одоо улам өргөжин хөгжих юм бас нэгэн үндэс суурийг тавьж байна гэж төрийн тэргүүн үзэж байгаа. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Италийн найрамдал харилцаа өн мөнхөд цэцгэлэн хөгжих болтугай. Манай хоёр улсын харилцааны төвшинг одоо найрсаг харилцаа хамтын ажиллагааны төвшингээс хоёр шат ахиулан одоо стратегийн түншлэл хүргэж байна. За тэгэхээр Итали улс маань Европын холбооны манай улстай одоо стратегийн түншлэл хийж хоёр дахь улс болж байна. Бид энэ удаа Итали улс Монгол улсын хооронд дипломат харилцаа төвшин 55 жилийн хавьд тэмдэглэж байгаа энэхүү төрийн айлчлалынхаа үеэр бол Итали Монголын харилцааг одоо хоёр шат ахиулан тийм ээ түншлэлийн харилцаа болон одоо өргөтгсөн түншлэл болон иж бүрэн түншлэлийн харилцаа гэдгийн төвшнийг бол алгасаж стратегийн түншлэлтэй болгож байна. Италитай мэдээж энэ соёлын харилцаа зөөлөн хүчний бодлого хэрэгжилт бол эртнээс байсан. Бид нар одоо 55 жилээр дипломат харилцаагаа хязгаарлаад байгаа боловч одоо түүхэн их харилцаатай хоёр орн хоёулаа одоо эзэнт гүрэн байсан агуу түүхтэй улс бие бинийгээ одоо энэ түүхчин өнөөдрийг хүртэл ингэж өндөр түвшинд бас юм харилцааг авч явж байсан. Талаас хөрөнгө оруулалт сонирхож байгаа аж ахуйн нэгжүүд их байна. Тус улсын одоо тэргүүн шатар сайдын одоо мэдгдснээр Монгол улс цаашдаа одоо Итали улстай одоо боловсон хүчний бодлого тэр дундаа ихтэй сургуулиудад одоо оюутнуудыг Монголоос идүү бүлгүү суралцуулахад бас хамтарч ажиллая гэж байгаа. Тэгээд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарууд нь сансрын технологийн салбарт хамтарч ажиллах одоо хүсэл эрмэлзэлтэй байна гэдгээ Итали улсаа одоо шадар сайд илэрхийлж байна тийм. Бүх юмны анхдагч болчихсон ийм Европын том хүчирхэг бүс нутгийн гүрэнтэй бид ийм өндөр түвшинд хамтын ажиллагаа тогтооно гэдэг бол Монгол улсын хувьд бол энэ гадаад бодлогын маш том ялалт. Энэ бол төсөөлшгүй ялалт гэж үзэж байгаа. Ferrari ч гэдэг юм уу, Lamborghini ч гэдэг юм уу, машин үйлдвэрлэлүүдийн мэдээд байдаг. Гэхдээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн маш сайн технологитой юм уус. Тэгэхээр бид бол нэгэн л одоо хүнсний хувьсгал, эрүүл Монгол хүн одоо цагаалт гэж хөтөлбөрөөр зарласан Монголын эдийн засгийг солонгоруулах гад ингээд оролдож байгаа явдад бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр ноу хау, шинэ технологиг оруулж ирэх тал дээр талтай харилцаа. Заашгүй шаардлага. Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манай улс санаачлан нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегаар батлуулсан бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй хэрэглэгчдийн олон улсын жилийг нээлээ. Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжөөлт, хөрсний доройтолтой тэмцэх, хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор тэрбум мод, хүнсний хангамж аюулгүй байдал, цагаан галт гэсэн хоорондоо нэгт уялдаатай үндэсний хөдөлгөөн хөтөлбөр хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ. Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж бол дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон асуудал. Үүнийг дагаад хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж хүн төрөлхтөнд хамгийн их хэрэгцээтэй зүйл болсон. Тэр утгаараа өнөөдөр Нүүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгцээ шаардлага, үүрэг оройл, хариуцлага хүн төрөлхтөнд хамгийн чухал одоо байгууллага болсон гэдгийг одоо би бас энэ зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Бэлчээрийн мал аж ахуйн орнууд хоорондоо одоо туршлагаа солилцох,
За түүнд одоо Монгол улсын бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг олон улсад таниулах, мэдээлэл харилцан солилцох, нэгнээсээ туршлага судлах хэлбэрээр одоо энэ арга хэмжээг бас тодорхой одоо төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бүгд найрамдах Итали улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд. Бүгд найрамдах Итали улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо. Монгол улсын санаачилсан бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг нээлээ. Монгол Итали улс 12 баримт бичигт гарын үсэг зурж, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүллээ. Авто замаар ачаа тээвэрлэх тухай засгийн газар хоорондын хилцээрийг эцэслэн байгуулна. Дээд өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, парламентын бүлгүүдийн харилцааг дэмжинэ. Экспортын шин гарц хөрөнгө оруулалтын нөөц бололцоог бүрэн ашиглана. Жижиг дунд үйлдвэрлэл аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ. Ашигт малтмад болон түүхэн эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр боллоо. Итали улс нь хойд талаараа Альпин руу, Франц, Швейцар, Австри зэрэг улсуудтай хил залгаа оршдог бөгөөд эдийн засаг нь Европын холбооны 3 дахь том эдийн засаг юм. Эдийн засагт нь үйлчилгээний салбар давмгайлж, үйлдвэрлэлийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 28%-ийг эзэлдэг. Автомашин, машин тоног төхөөрөмж, ийм химийн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл, загварын үйлдвэрлэл нь дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хөгжсөн билээ. Энэ ч утгаараа Монгол улс нь Итали улсаас 2024 онд нийт 59.6 сая $ын машин, механик тоног төхөөрөмж, хүнсний нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортлсон бол Монгол улс Итали руу 2024 онд нийт 98.8 сая $ын самнсан олуур, арьс шир, амьтны гаралтай зэрэг бүтээгдэхүүн экспортлсон байна. Сүүлийн 25 жилийн үзүүлэлтээр Монгол улсын Итали улстай хийсэн худалдаа ямагт ашигтай гарч, Итали нь өрнөд Европ дахь Монголын экспортын эхний 5-д орох чухал түнш болсон юм. Итали Монголын бизнес форумыг ерөнхийлөгчийн тамгын газар хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхим болон гадаад харилцааны яамд хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр улсын хувьд анхдагч форум гэдгээрээ онцлог байлаа. Бизнес форум хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай экспорт хийх боломжийг эрэлхийлэхэд чиглэгдлээ. Мөн хоёр орны 150 гаруй бизнес эрхлэгчид бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдгдлээ. Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх Итали улстай ажиллаж байна. Энэ хүрээнд бол бизнесийн форум буюу бизнесийн ажил хамт явж байгаа. Энэ форумын явцад бол 5 санамж баригдаж байгаа. Ялангуяа манай худалдаа аж ахуйн танхим бол Итали улсын 2 том агентлагтай гарын үсэг зурж байна. Энэ Италийн худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг, мөн түнчлэн Симсийн нөгөө талын агентлаг бол бас адилхан. Энэ хоёр агентлагтай бид нар гарын үсэг зурснараа манай бүх компаниуд бол хэрэгтэй менежментийн том тогтолцоог оруулж ирж байгаа гэж болно. Sister companies of Италийн жижиг дунд аж ахуй нэгжүүдийг гадаад зах зээлд экспорт хийх, олон улсын төслүүдэд оролцоход санхүүгийн дэмжлэг зөвлөгөө өгч хөрөнгө оруулалт байгууллагатай Монголын талаас санамж бичиг байгуулж байгаа нь чухал үйл явдал гэж би үзэж байна. Санамж бичгийн хүрээнд Монголын аж ахуй нэгж компаниудтай бүх талаар хамтран ажиллана гэж бодож байна. clients, for example, at shows. Итали улс төрээд Италийн жижиг дунд үйлдвэрлэгчийн холбоотой хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Энэ утгаараа бид нар Италийн жижиг дунд үйлдвэрлэлийн холбоо гэдэг бол баялаг түүхтэй, 85 жилийн түүхтэй ийм том байгууллага байгаа. Энэ байгууллага нөрөө 700 гаруй гишүүдтэй. Монгол улсад Италийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн эрхлэгчид маань ирээд хамтран уулзалт хийх, бие биентэйгээ туршлага солилцох их мэд ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Энэ удаагийн айлчлалаар бид удаан хугацаанд түншилсэн Италийн одоо харилцагчид болох Виноны шилдэг үйлдвэрүүдийн төлөөллөлтөд уулзаж бизнесийнхаа үйл ажиллагааг өшөө илүү гүнзгийрүүлэх талаар одоо ярилцаж хэлцээрүүдийг хийх зорилготой. Маш олон Италийн ижил үйл ажиллагаа явуулдаг компаниудтай уулзалт хийж үйлдвэртэй танилцаж тэдний туршлагаас судалгаас гадна өөрсдийн уламжлалт эдийн ундааны бүтээгдэхүүнүүдийн танилцуулах юм боломж олдож байгаад маш их талархамжтай байна. Бизнес форумд оролцсноор бид нар Европ стандарт болон савлгаа олон улсын савлгааны энэ технологиг бол хэрэгжүүлнэ гэж бодож байна. Анхудаага ийм том арга хэмжээ болж байна. 70-80 Италийн бизнесүүд ирдсэн байна. Бизнесийн салбарууд энийг одооноос ойлгоод эхэлж өөрсдөө яаж байр суурь олох вэ ярих хэрэгтэй гэж тийм цаг болчихжээ гэж харж байна. Бид нар бас тансаг зэрэглэлийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт Монгол улс Италиас нэг 9 орчим сая евроны бараг жилд оруулж ирдэм байлээ хувцас загварын салбар дээр. Үүний бид нар бол нэг 3-аас 3.5 сая орчмыг нь оруулж ирдэг буюу бид нар нийт Монгол улсад оруулж ирж байгаа Италиас оруулж ирж байгаа хувцас загварын нэг 30-35%-ыг нь хангадаг гэж ойлгож байна. Яг Монголд одоо бараа бүтээгдэхүүн Итали улсаас оруулж ирэхэд ялцчгүй өртгөн илүү нэмэгдэж орж ирдэг болохоор тэр тал дээр одоо ажиллах юм бол бизнес эрхлэгч бидний хувьд илүү таатай байх болно гэж бодож байна. Итали улстай барилгын материал болон хүнсний материалаар бол одоо олон жил хамтарч ирсэн. Бас энэ хамтын ажиллагааг одоо улам их өргөжүүлэх, улам их одоо өргөн хүрээтэй улстай түншүүдтэй болох ийм зорилготой би өөрөө энэ Монгол Италийн бизнес форумд оролцож байна. Монгол Итали улс 12 баримт бичигт гарын үсэг зурж бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүллээ. Хоёр улсын жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчилгээний холбоот зэрэг 4 салбар чиглэлээр санамж бичиг байгууллаа. Ингэснээр хоёр улс бүх талаар хамтран ажиллах боломж бүрдлээ. Төвийн дэргүүний ажлын бизнес очдын багт хүнс хөнгөн үйлдвэрлэл, банк санхүү, тээвэр логистик, олон улсын худалдаа зэрэг салбарын 70 гаруй бизнесийн төлөөлөл багтсан бөгөөд хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 20 гаруй үйлдвэрлэгч Итали улсын Наполи хотын томоохон үйлдвэрүүдтэй танилцах баялаг бүтээгч бизнес аяллыг хийлээ. Наполи хот нь Итали улстай эдийн засгаараа 4-р жагсдаг бөгөөд далайн боомтоороо голлон гадаад худалдаагаа хийж олон улсын худалдааны зангилаа бүс юм. За ер нь бол одоо манай баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгч бол одоо Итали байна, Франц байна, за ингээд Энтэг улс байна, Азийн улсуудаар, Станы улсуудаар ингээд яваад нийтдээ одоо гаруй гаруй улс руу 1000 гаруй одоо баялаг бүтээгч Монголын үйлдвэрлэгч нар маань одоо ингээд энэ 10 гаруй улсад ингээд ерөнхийлөгчийн ажлын үед очиж одоо үйлдвэр аж ахуйн нэгжүүдийнх нь үйл ажиллагаатай танилцж байгаа. За ингээд танилцах явд бол мэдээж одоо тухайн үйлдвэрлэлийн инновац, технологи, тэр ажилласан болсон хүчин, за тэр дотоод үйл ажиллагаа яаж зохицуулт юм байна. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийн одоо хөгжлийн үе шат ямар хэмжээнд явж гин, бид хаана явж гин гэдэг маш олон юмыг энэ үндэсний үйлдвэрлэгчид компаниуд харж явдаг. Эндээс бид маш их туршлага судалж байгаа. Одоо өнөөдөр Итали гэхэд бол одоо бүрэн технологичсон, инновац шингэсэн ихэнх нь дандаа Европт одоо үйлдвэрүүд ажиллаж байна. Бүгд найрамдах Итали улсын Кимбо кофений үйлдвэр нь тус улсад 2 дугаар дэрэмлэгддэг томоохон кофений үйлдвэр бөгөөд анх 1950-ад онд кофе шарах жижиг дунд үйлдвэрлэл байдлаар эхэлжээ. Өдгөө Made in Italy кофений брэнд дэлхийд даяар танигдсан Италийн кофений соёл тэр дундаа эспрессо, кофений уламжлалыг дэлхийд түгээх зорилготойгоор ажиллаж байна. Юун төрөө та бүхэнд энэ манай Кимбо хэмээхэн кафений төрөлцөн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд одоо Кимбо ерөнхийдөө одоо хоёрт тооцогддог гэж ярьдаг ч гэсэн гэхдээ яг Италид бол үнэхээр бид нар чанарын хувьд бол бараг нэгдүгээрт гэж хэлж болно. Олон улсын түвшинд гэх юм бол нийтдээ бараг 100-аас дээш улс орнуудад өөрсдийнхөө кофег оруулдаг. Италийн улс орнууд ямар техник технологи ашиглаж байна. Тэрнтэй бид нар танилцаж одоо ингээд мэдлэг мэдээллээ
дээшлүүлэх зорилготой энэ уулзалтанд оролцоод явж байна. Олон үйлдвэрүүдээр орлоо, үзлээ, туршлага судаллаа. Италида паста, бэлэн соус, нарийн боо үйлдвэрлэж 100 гаруй улсад экспортлдог Barilla групп нь дотроо олон брэндүүдтэй бөгөөд бизнес аяллаар тус группийн Voilо үйлдвэртэй танилцлаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн автомат машин, механизмын тусламжтай бага хүний нөөцөөр бүтээмж өндөртэй ажилтдаг нь онцлог байлаа. Та бүхний харсанчлан Италид паста үйлдвэрлэлийн салбарт машин тоног төхөөрөмж маш чухал тооцогддог. Пастаны хэв гаргах, хатаах, савлах гээд бүхий л процесс чухал учраас чанартай бүтээгдэхүүн гаргахын үндэс нь тоног төхөөрөмж гэж үздэг. Манай компани бага хүний нөөцөөр бүрэн автомат тоног төхөөрөмжийн тусламжтай жилдээ 4.9 тэрбум еврогийн борлуулалт хийж байна. Ерөнхийлөгчийн хэмжээнд энэ үйл ажиллагааг зохион байгуулж аж ахуйн нэгж биднийг одоо ингэж дэмжиж байгаад маш их баярлж байна. Энэ хөтөлбөрт орсондоо маш их баяртай байна. Олон улсад моцарелла бяцлаг сүүн бүтээгдэхүүнээр алдартай Vettori Garofalo үйлдвэр нь 1962 онд байгуулагдсан Бупалын сүү буюу одос сүхрийн цэвэр сүгээр бяцлаг, моцарелла, бусад сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг агро зоотехникийн чиглэлийн томоохон компани юм. Итали улсдаа томоохонд тооцогддог манай үйлдвэрээр Монголын хүнс хөнгөн үйлдвэрийн төлөөлөл ирж дуршлаг судалж байгаад талархал илэрхийлье. Манай 7 үйлдвэрт 500 гаруй ажилтан ажилладаг. Нийтдээ 15 мянган одос сүхрийн сүүнээс моцарелла бяцлаг болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад экспортлдог. Үйлдвэрлэлийн шат дамжлага процесс тэр дундаа Италийн нарийн технологиг Монголоос ирсэн бизнес эрхлэгчдэд харуулахыг зориллоо. Процессын хувьд аягүй сонирхолтой юм нь нарны эрчим хүчийг бүх цахилгаанд ашигладаг юм байна. Тэгээд дээрээс нь сүүлийн жилүүддээ биогазыг ашиглаж байгаа гэдэг нь миний хувьд бол маш тийм сонин содон сонирхолтой санагдлаа. Хоёр улс зөвхөн дипломат харилцаа худалдааны салбараар хумигдахгүй, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Монголын соёл язгуур уламжлал, урлагийн үнэт өвийг хадгалан түгээгч. Монгол улсын соёлын элч морин хуурын найрал хөгжим, бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ төлөвлөж, морин хуурын болон ботоо зургийн үзэсгэлэнг Итали улсад сурч ажиллаж байгаа монгол иргэд болон тус улсын үзэгч олонд танилцууллаа. Мөн Монгол улсын ерөнхийлөгч хүрэл сүх, зарлиг гарган Монгол-Италийн харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Итали-Монгол иргэдийг төрийн одоо медалаар шагналлаа. Төрд ёсыг дээдлэж, эзэнт гүрний 90 үеийг дамжсан гүн холбоотой Монгол-Итали хоёр улсын харилцаа ийхүү шинэ өрнөлд хөтлөлөө. Ардчлал, хүний эрх чөлөө, энх тайван зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий дипломат харилцаагаа бэхжүүлэн баталгаажуулсан энэ удаагийн айлчлал нь Монгол-Италийн харилцааг шинэ хэрэнд өргөмжилсөн түүхэн алхам болж өндөрлөлөө. Төрийн тэргүүний айлчлалын үр дүнд гарсан бодлогын бичиг баримт харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын хөгжил цэцэглэлд өргөжин дэвжих цаг үе үргэлжид гэрэлтэх болтугай.